За. Улаан өдөөс эрхүүцэх явах замд тасарч хоолоо идлээ. Би бас нэг юм сонирхолж хэлэх гээд энэ байгаль дээр бид нар хоол идэж байгаа. Энэ нөгөө Оросын зам чинь жоох явж байгаа л ийм зогсоолууд байдаг. Тэгээд тэр зогсоолдоо нэрсэн. Сая хоол иж идээд бууз иж идлээ. Тэгээ юу ярих гэж байгаа гэхээр ийм гоё цэвэр. Тэгээ түрүү нэг том дэргэний шалооч ирчээд энд бас буудалсан бид нартай хамт. Тэгээ тэр хүн бууж ирээд энэ 50-ны авхар хог түгэх юм. Тэр энэ сэтгэхгүй бидэрт айгүй хэрэгтэй юм шиг санагдлаа. Цөмөр энд буудлаад одоо энэ нойл нь одоо би нойлыг харуулж чинь одоо зам нь л нойл шүү дээ. За тэгээд нэг хогоо аяг савнууд ингээд бэлэн байж идэг. Энэ рүү ингээ хогоо инаа. За бид дөрөв эрхүүд ирсэн байна. Энд өглөө бас амар төвчл үст юм байна. Тэт ба. Манайх энэ урд цуц ирж байна. За. Өнөөдөр нөгөө өчтөр юу эс? Машиныхаа банкны тагийг хайцсан. Дотоо таглаад. Одоо тэгээд нэг зах. Машины том зах байдаг гинэ. Сэлвийн зах байдаг. Тийшээ явж. Эндээс оч нэг банкны таг авч явъя да. Тэгээ эндээс өдөр нэг хоолунд хийж чиг Красноярск руу гарна. Красноярск эндээс 1050 км юм байна. Замдаа нэг авбах. Тэгээд Красноярск очиндаа. Ер нь нэг тийм сайхан 50 юм уу? Энэ нэг ангар мөрөн. Яа, сүртэй юм аа. Яг тусрах хүмүүс юм асуухаар тэхүү инкෝ тэрийг авах уу ингээл өөрөөхөө эргэлж байгаа юм өнгөчих гээд шүү дээ. Тэр банкны тагаа хийчихэд колонк дээр бензин авахтал мэдл. Тэгээд хажууд нэг машинаа зогсохоор нь банкны тагаа ажиллаа яах вэ гэдгсэн чинь бараг өөрөөхөө дайлж өгөх гээд шүү дээ. Таардаг бол. За нэг тиймэрхүү сонтой гэж да. За нөгөө нэг машиныхаа банкны тагийг хаяад би. Тэгээд бүр олддгоо ятад машиныхыг хайгаад лээсэ. Тэгсэн чинь Орос машин тэгээд Жигулигийн хэвээр яг таард юм да. Хэвээр сонирхолтой. Иркутскт бид нэр явж байгаа юм. Тэгээ Иркутскт явж байгаа өчтөр шөнө банкныхаа түлш хийсэн. Шөнө ч яваа орой. Тэгээд юугаа ажиллах замдаа. Дотоо тагалцсан байлгүй. За өглөөний цаг утсан. Гойда. Иркутскээс Красноярск орох замд. Одоо ер нь хаа цаггүй хавар болж байгаа юм чинь ногоороогүй л байна да. За манай Оросын алдарт машин. Юу лээ? Жигули. Москвич. Хачаах шиг байна. Колонк дээр сонссоо. Ер нь нөгөө бас нэг тийм дулаан ороогүй. Болохоор шөндөө бол нэг зарим газар хасах 7 градус мараа сонж байгаа. Өдөртөө бол нэг 10 градус 11 градус орчимтой байна. Машинууд бол асуудал алга.
нөгөө би бас тэгээд халуун үлэгчээр нөгөө дизелээр ажилладаг тийм халуун үлэгч байт юм манай машинд. Тэгээд бүтэн шөнө тавихад бол нэг литр гарan түвшил идчих шиг байна. Шүнжэгээ тавиад яг хамгийн багадаар их нөгөө ихтер нь тавьчихаар өгчмөдөө дундаж болохгүй. Хамгийн багадаар нь тавьчих. Тэгээ багадаар нь тавиад тэгээд дундахад бол нэг сайхан 22-3 градус кабин дотор бол нааланда тийм байгаад. Өглөө нэг 7-8 цагийн үед унтраахад бол нэг литр орчим бензин идэж байна да. Түлш идэж байна. Мальта гэдэг хонсон юм шүү дээ. Мальта гэж газар хонсон байна. Красноярск одоо 971 км байна. Эндээс. За тэгээ цаашаа аялал үргэлжлүүлнэ. За манай мэдээллийн ивент тэтгэгчээр ТV Стилээс маань өдөрч ажиллаж байгаа. За аялын дата сэмийн болохоор Ermun Travel гэдэг компани маань одоо eSIM-ээр хангаж байгаа бидний датагаар. За тэгээд миний хөө агаарч гарах гэж ирж штэ. За VC-г маань болохоор VSAP Mongolia. За GPS-г маань болохоор Garmin Mongolia. Ивент гэж байгаа. За ингээд бид хэд одоо хөдлөх гээд бэлтгэл ажиллаа эхэлж байна. Тий. Манай одоо гимнастик хийн гэсэн. Өглөө бид тэр гимнастик хийж байгаа. Би бол яг унтчихад нь хийцээ. Босоод 7 градус босчихдээ. Тэгээд хамаарсан гар дээр нэг 10 сонёога төл дээр нэг 10 сонёо чад байгаа. Тэгэхгүй бол бас хол замд бид нар явж байгаа болохоор тодорхой хэмжээний бас хөдөлгөөн хэрэгтэй байгаа. За тэгээд бүх ивент тэтгэгчдээ баярлалаа. Красноярск явах замд англиар. За нэг юм кафед өдрийн цагаа авах гэж. Орж онсон газраас 260-70 км явчлаа. Тэгэхээр өнөөдөр ааж ууссан. Ааж уусаад. Тэгээд 270 км явлаа. Одоо энэ өдрийн хоол айдчихэд тэгээ ишиг явна да 300 км. Одоо Красноярск ороход 700 км. 700 км-ийн дараа Красноярск очино да. Здравствуйте. За бид нэг Красноярск явах замдаа нэг өдрийн хоол идээгээд эцэст айгуу гоё хоолтой газар таарчлаа. Би энэ чебурек авч идсэн чинь юм Монгол хоошор юм. Гэхдээ нэг гурлийн гоё ингээд 70 давхар шиг ийдсэн байдгийн байна. Тэгээ домашний гурилтай шид манай идэж чинь лагман тий лагман гэд манай хөө дахиад идэж чинь хөрийц. Би хоошор идсэн амар том хоошор юм. Авч болшоо да. Самые вкусные у нас. Айгу найрсаг хүн байна манай. Юм. Судьи большие. Это очень большое. Это вкусно. За тэгээд бид явуулсан аялаад сайхан явж гинөө. Тэгээ замдаа нэг бид ч нөгөө гарсан цагаас хойш дандаа машиндаа хоол гэж яваад байгаа тий. Одоо машиндаа ч яг гэртээ явдаг гэртээ. Тий. 8 км хоол идээд байгаа. Тэгээд өнөөдөр нэг гадар хоол идчихгээд бас Красноярск чинь нэлээд хоол учраас замдаа хоол идчихгээд байчлаа. Энээс нэр наваа явчихмаар юм шиг замдаа. Орой бараг цайн тэгээд байгаа юм биш. Бидний чебурек гэдэг хоошор бол үнэхээр тасгаа гоё яана. Хоошор амар таалагдлаа. Би талын нүдэл тал нь бараг явахгүй байна. Кто национальность? Монгольский. Это как? Монголия. Монголия? Да. За. Мама. За ингээ. Манай тоогооч маань өсөд. Ой, никак что ли? Спасибо большое. Я тебя заберу. Ну, мама. За юм гоё хоолны газар. Не хочет. Да, не хочет.
За ингээ бид нар гоё хаалаа идэж Жижиг яачих. харагдчих. Ичээд 500 км то биш 250 км яваад тэгээд өдрийн хоолоо идээд нэг хурдтай явахгүй байгаа маань ингээ 80-таад явж байгаа яг 80 одоо их гоё явж байгаа байхгүй юу? Зам нь гоё ч гэсэн бид нэр бол хурд өдрөө 80-таад яваад эзэн хурд угаас 90 км цаг. Тэгэл өдрөө одоо чи өдөөс хойш нь сайхан 250 км явж чаар нэг орой нэг 6-7 тий 7 гээл яг тэгээд нэг замын хажуугаар гараа сайхан амарч уурчин битээр замын хажууд ирж амарсан. Гоё юм лээ тий. Гоё агаартай. Хүмүүс чи ингээд нөгөө битээр чи машин дээр нөгөө baby car гэдэг нөгөө стикер астик стикертэй хөөх машин дундаж байгаа гэдэг юу тавьчихсан. Тэгвэл чи ингээд эдгэр чи ингээд чимээ мэмэ гарахгүй байгаа байхгүй том дэрний жолооч нар тий. Зайдаа очоо зогссон бүр биднээс зайдаа очоо зогсцгаацсан энэ төр байгаа. Их мэтлэнгийн бас тийм гоё юу байна маа. Тэр бүлэг гой хөндлөлттэй билээ. Маяс юм яа. Сая бидний өдрийн хоол идчихсэн хотод жишээлбэл 3 орсон ингээ машиндаа намайг хүлээсэн бид эдийг хүлээгээ байжсэн. Гараад ирсэн чи бүр машинаас бууж ирсэн аа. Гүрэнзийн гэсэн штэ те. Тий манайхаар очихоо манай заавал очоороо гэдэг. Гүржид очоороо бид нар гүржүүчүү гэд. Тэгээд машинаас бууж ирээд аян замдаа сайн ороо машин тэргээ чин сонирх ямар үнэтэй. Тэгээ онлайнаар холбогдох юм асууж авсан байна. Тэгжээ л тэгээд аялалтын амжилттай бид нар бол гүржүүчүү манай улсад ёо очоороо гүржид заавал очоороо гэдэг тэгжээ л. Ер нь одоо гоё ма те. Хоол идчихсэн чинь нөгөө хоол эхлээд тэр чи амар ширүүн төрхтэй идэр чинь те нэг амар сан ингээд ширүүн жившээ. Тэгснэ гарч ирэл зүгээр хүүхдээ тэрч бараг хоолоо идэж гээл те. Ээжийг намраа. Тэгээ ээж намраа хоолоо идчих гээл манай хүн ч нөө хүүхдээ тэрсэн өөрөө хоол идэх гээл хүүхдээ хоолгоодсон чи гарч ирэл надад би хүүхдээ чи авчээ. Гэх мэт ингээ. Тэгээ ер нь бол би боддгийн штэ. Уус үндэстэн болгонд сайн хүн байгаа, муу хүн байгаа. Тэгтээ муу хүн гэдэг бас ямар ухахгүйгээр ойлгох гэдэг чинь нэг сонин шүү дээ, тий? Тийм. Тэгтээ ер нь одоо муугасаа сайн нэг аль ч улсад Монголч дээр Япон, Солонгос одоо юу ч гэдгийг тий? Ер нь аль ч улсад бол байж л бас. Тэр бол тийм. Тэгээд одоо юу гэдгийг битэрийн хувьд бол одоо энэ хятад мууч гэх юм уу, энэ онц мууч гэх юм уу, эсвэл энэ одоо англи мууч тийм юм бол байхгүй. Тэгэхээр тэр бид тий аялж байгаа хүмүүс дэлхийн олон үндэстэнтэй мөр зэрэгцээд хаасаагүй хамт аялаад явж байна. Үзэл бодол, санаа бодлоо хуваалцсан, төв соёлоо ярилцсан. Сайхан л гэдэг тий олон найзтай болсон. Би ч одоо Оросд их олон найзтай шүү дээ. Одоо Валярэ гэдэг нэг Starship брат ах байгаа. Тэр бол Москвад одоо яг хизээ яг эрэхтэй хэлээрээ би чамд юугаар туслах чи хаан зогсож чи зогсоод олсноо яг үеийнхүү гээл одоо над руу ярьж байна. Тэ Красноярскгийн цаатлын ноод бас манай нэг ах уу ага нэлээд уудаг те Вьетнам гэр бүлтэйгээ явж амарч ирсэн дээ бид нар танилцсан. Тэр маань бас хаана явж байна манайхаар дайрах уу гээл ярьж байна. Тэр нь байна. Оросын олон хотод байна. Владивостокт бас байна. Ой залуу сайхан байгаа дээрээ гоё улс үндэстнийхээ найзуудтай уулзаад ингээд олон сайхан музей танилцаа явж байгаа нь бид хоёрын хувьд бол маш гоё сэтгэл хөдлөм санагдаж байна. Тэгээд маш их одоо цаг дээр байж энэ хүмүүс соёл маш сайхан зүйлүүдийг хамгийн гоё нь өглөө босоод нэг газар шинэ газар сэрж байгаа мэдрэмж үнэхээр гоё. Тэгээд бас гэр бүлийнхаа хүнтэйгээ өглөө босоод дасгал хийгээд эхэлж байгаа. Тэгээд тэр мэдрэмж бас гоё байдаг. Бид хоёр бас Вьетнамд байхдаа хамт дасгал хийдэг байсан. Филиппинд байхдаа хамт дасгал хийдэг байсан тий арай. Чи өөрөөхөө 18 кг одоо баг 20 кг болчихвоо. 20 кг хасж өөрийгөө ялсан түүхээсээ бас үзэгчтэй хуваалцах болох бах. Тэгээ энэ аялалд бэлдэж бид хоёр жингээ хасахаас гадна сэтгэл зүгээ бэлдсэн. Тэгээ жин хасна гэдэг нь зөвхөн ингээд тарах тэрвэргээ хасахын нэр биш байдаг юм байлээ. Сэтгэл зүйдээ юу даван туулсан бэ? Аялалд ер нь жин хөнгөн байх нь юунд нөлөөлдөг юм болоо? Гэхдээ ер нь тэгээд жин ихтэй байхын зовлон ч одоо ингээд айгүй их залхуу хүрдэг болчдөг юм билээ шүү дээ. Би одоо тийм таранж байгаагүй л дээ. Тэгээ ниймэтсэн чинь ингээд 100 гаруй кг болцсон байсан. Тэгээд за нэг хасандаа гэж бодоод ирсэн. Жингээ хасандаа яаж байгаа. Тэгээд хэдэн жил тийм жинтэй явсан бэ? 3 жил явсан байлээ. Тэгээд жингээ хасны дараа чинь гоё бие өнгөрөөл. Тэгээ хүн ер нь хөдөлгөөнтэй байх ч айгуугаа ирж хүчтэй байдаг юм билээ л дээ. Спорт гэдэг чинь үнийг угаасаа гоё ирж хүчтэй байлгадаг. Даавар ялгарч байгаа юм чи ойлгомжтой та. Тэгээд одоо ингээд
хэвийн жин рүү орох гээд явж байна. Одоо нэг 88 кг болсон баг шүү дээ. Вау, 8 толоо орсон ба штэ. 88. Тэгээ би чи одоо нэг миний жин чи ер нь нэг стандарт жин нэг 70 байх хэрэгтэй шүү дээ. Одоо тэгээ 18 кг бол юу байх вэ? Тэгээ таасан чинь. Тэгээ ба хэвийн жиндээ ороод явна да. Сая Оросд ирсэн чи бурайд найз нь гайхаад хүүе тураа жимгээс ямар гоё болцсон бэ гэдэг жисэн. Туяа чамаа гайхаад тэ. За, ийшээгээ Красноярск гэдэг нь ийшээгээ юм байна. За шин зам салж гин. Гэдэг нь ийшээгээ гэж байна. Тэгэд хүн чинь ингээд таргалаад жин нэмхээр яг өөрийгөө ямар харагдаж байгаа ямар байгааг ингээд мэддэггүй. Тэгээд хувцаараа мэддэм байлээ штэ. Өмнө нь олон жил турхаа хахта өмсөж чадахгүй гэдэг байсан хувцаа өмсгөр. Тэгээд би сая бас төрөөд 18 кг жин нэмээд тэгээд хамтдаа ингээд жингээ хасаад таргалахаар ер нь хүний сэтгэл зүйл юу болдгийг гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Тэгэхэд ингээд өмнөх өмссөн хувцас өмсөж чадахгүй байгаа. За тэгээд яаж хичээсэн жин хасч чадахгүй байгаа тэр мэдрэмжүүдийг авсан. Тэгээ яг ингээд хамтдаа эрүүл хөдөлгөөн хийгээд за тэгээд нөгөө юм идмээр байгаа хүслээ бас төвчээ те. Тэгээд ингээд эрүүл амьдралын хэв маягтай байсан нь ер нь ингээд аялал машин дотор 4 хүн суугаад асуудал шийдэгчиж байгаа биш. Яг үүнд энэ дотор чи амьдрал өрнөд байгаа учраас эрүүл амьдралын дадал зуршилтай байж энэ ядралыг баг давж гарна л да. Тэгэхгүй бол ингээд хүн суугаад машин суугаад яриад л явах юм бол бас ядарна хүн чинь ингээд суугаа зүгээр сууж байгаасаа ядраад идэх юм билээ шүү дээ. Харин ингээд хөдөлгөөнтэй байхаараа ядрал нь бага байдаг аа. Тэгээд та хэд маань бас аялахаар төлөвлөж байгаа бол аялахаасаа өмнө бас би эрүүл мэндээ бас зэхэж бэлдээрээ гэж захимаар байна. Тэгээд маш олон хүмүүс ингээд яаж ингэж танаа гэр бүл шиг аялдаг болох вэ гэж асууж байгаа. Тэгвэл эхлээд өөрийнхөө сэтгэл зүй эрүүл мэнд бас санхүүгээ бэлтжиж энэний тулд бас нэлээд хугацаа орсон тухайгаа бид бас хуваалцаад системтэй амьдралаар амьдардаг болсон болохоор өдийг хүрж байгаа гэдгээ бас хуваалцаж байгаа. Өглөөний мэнд манайхаа. Гэт Красноярск явах замд. Үжиж. Лада. Тэг. Зогсоол дээр амарлаа. Энэ бас энэ 10 зэрэгс юм биш үү? Гадааны энэ тогмогт аутлеттэй бүх юм байна энд. Манайгаар энд өглөөнийхөө наалгаа гэж бид тасглаа хийцэн. Одоо ингээд өнөөдөр Красноярск орч хонноо. 100 гаруй километр байгаа. Их сайхан цэвэрхэн газар байна энэ зогсоол нь. Ер нь энэ Оросод гэлтгүүдээ энэ Европын улсууд гэсэн тийм байдгүй л үү. Автомашинуудын зогсоол ерөөстэй арай гэдэг энэ нөгөө ийм амралтын зогсоолуудыг аягүй сайн шийдэж өгсөн юм байна. Зам дагуудын гой юм том зогсоолууд зөндөө байх. Одоо том дөрөд ингээд зогссон. За энэ нэг дэлгүүр байлаа. За энэ дэлгүүрт бол байхгүй. Автын ерөөсөө одорлолтой бүх юм дэлгүүр багшаас ахуудаад одоо юу байдیں۔ Бүх юм байлаа энэ дотор. За тэгээ би тэгэд ингээд явж байна. Хөдөлгөөний ээж ашиг нэт.
Ер нь өдөртөө нэг 500 км л явж байгаа би. Өглөө цагаан очны 250 км яваад өдөр цагаан хоо дундаа хийж идээд амраад нэг цаг амарчиж байгаа юм. Тэгээд өдөөс хойш дахиад нэг 250 км яваад тэгээ орой нэг 7 гэхэд бол ер нь зогсоод хоол ээж идэл 8 9 гээд унтаад очино. Билет Красноярск руу орж явна. Ороод өмнө хоолж өгöd нэртэй хоол игээчлээ. Одоо цаг Монголын цагаар эдний цагаар 5:20. Одоо ижлэх тусам цаг. Одоо ижлэх тусам цаг уртсан биднэрт. Одоо онц бол 4:20 гэдэг ч юм уу тэгээ цаашаа уртсаад явах юм лээ. Бид тэгэл одоо ерөөсөө цоонгаа хийжтэй. Сайхан цоо идчихье гэж бодоод цоо идчихлээ. Өчтөр өдрийн хоол Орос хоол идчихсэн бид нар хадуур. Тийм ээ. Сонсоод. Тийм. Чебараш гэдэг чебараш. Тэгээд баг хэлдэ чи дүүр хэрсдэг шүү. Ашаа буудчих штий. За окей. Сэвтэд авдагч. За ярьчих. За. Явжлаа да. За ингээд Красноярск руу ороод ирлээ. Хаан дугуунах юм бэ? Хаан дугуунах. Ийм гоё хотод ирсэн байна. Красноярск. Оо, 1 2 3 4 дөрвигнээ замтаа. Дөрөвгнээ замтай байна. Хөө, ямар гоё юм бэ? Камерын нэгтэршил үнээр гоё гарч байна. Ийшийн зогсоолт нь ямар олон машин байна. Тэ? Вау. Тим дугууны да. Тим Ийм дугуунах талбай зөндөө байгаа хаа миний хүү. Манай хүүхдээ дугуунах талбайгаа хайгаад байгаа. Өстой том юм байна тий. Өндөр барилгууд зөндөө байдаг юм байна. Ойр дэм өндөр барилгууд үзээгүй бас гоё санагдчих шүү. Энэ бас зөндөө олон мол шиг тийм дэлгүүр байд юм шиг үү тий. Хүүтэй нэг хувцаалж өгöd доо төвөд. За ороод тэгээд аялын сонин сайхнаас үзүүлээ тий. Тэгээд одоо ороод ирсэн явж байна. Красноярск гэдэг. Красноярск. Оо тэр хоо барилганы цааталтайгаа барилганы ямар гоё юм бэ? Гоё барилга шүү дээ. За тэгээ буудалчаад бичлэг нэ. Дугуйг нь гарандаа хөвчөөрэй. За энэ гоё Красноярскийн олон үндэсний хоолны газар орж ирсэн явж байна да. Өчтөрөнд хоол идсэн. Гоё халтай байлаа шүү. Мэдээж яг үнэтэй. Байлаа 500 рубль. Одоо энэ Вьетнам хоол авах. Вьетнам хоол. Фошил. 540 рубль. Вьетнамд ч бид нэр фошил. За 80 донг. Вьетнамс ороод их үнэтэй байна да. Кавказ хоол. За энд өглөөний 10 цаг болж байна. Миний эргүү хаач энэ хүүхд тоглолтод толгом руу орно гэж алгуулчих. Красноярск бол ер нь их том хот байна. Тэр видеодаас хотоор нэлээд явсан. Үз чарах юм ихтэй. Тийм атай шүү.
За яг л адилхандаа өнөр нөгөө нэг дэлхийн бусад улсын том мол брэндүүд рүү орохоор нэг гоё өнөр өнөртдөн шүү дээ. Тэгээд яг тийм өнөрүүд л өнөртөж чинь дөө. Бааж адилхан үстэй тэгээд. Яг ялгаатай нь Оростой л ах. Гэхдээ ийшээ Красноярск дээрсэн англи хүчрүүд их байна. Иркутск ер нь захаа хотод англи хүчтэй ер нь хоор байсан. Тэгсэн ийшээ ирсэн чарн англи хүч ихтэй. За эдгээр ч нэг загс бол өстой гоё штэ. Загсараа айгүй алдартай. За хідэн төрлөн жумын төрлийн загас төс шүү дээ. Бурхан минь. Одоо энэ лангуу ингээл тойрол өрөөсөө тэгэл гахаа мах загас яам одоо тийм за энэ яам аам бол одоо битгүй яа гэдэг байгаа. Харангийн яам аам гэж байгаа шиг. Эмзэндаа. Айгуу гоё. Сан уу стекний махнууд энэ дэр ингээ бэлдээд тавьчихсан шүү дээ. Стек. За энэ бүх ямыг идэж бол үнэхээр барахгүй хөө. За энэ бол маш олон төрлийн ямаад та. За манай хоёр энд Хац юм. Билгүй. тэр толомын руу оруулчих үгүй. Сайн үү орохгүй гэж байна. За Красноярск хотод ирж хонлоо орж ийн талбай дээр. Имодон вэн. Гэт. Яваалаа бодолтой хийдэг юм байна. За телевиз үзэгчтэй одоо өглөөний мэнд хүргье. За тэгээд бид хэд явсаар агаад одоо Красноярск хотод ирсэн байна. За Красноярск хотын талаар нэг тайлбартай нэг жоохон мэдээлэл өгье. За энэ хот маань бол 1628 онд анх бол юм цай зэлбэрээр байгуулагдсан хот юм байна. Тэгээд Зүүн Сибирийн хамгийн том хот буюу Оросын холбооны улсын хэмжээндээ бол 6-д ордог том хот юм байна шүү. Хүн ам нь бол 1.1 сая хүн амтай юм байна. За хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр. За тэр дундаа бол энэ альбумны үйлдвэр бол маш сайн хөгжсөн гэж энэ хотод. За тэгээд та бүхэн мэддэг нөгөө бид нар сонсч ирсэн Инсэ мөрөн гэдээ байдаг. За Инсэ мөрний ирэг дээр байдгийн байна. За тэгээд Инсэ мөрөн дээр бол энэ бас том усан цахилгаан станц барьсан юм. Эднийх бол энэ том усан цахилгаан станц энд байдгийн байна. За энэ дээр нөгөө нэг одоо 5 сарын 7-нд чинь нөгөө нэг юу болох гэж байгаа шүү дээ эднээ. Эх орны дайны дайнд ясны одоо жил болгон хийдэг 5 сарын 9-ний ялтын баяр болно. За энэ жил бол 86 жилийн болж байгаа. Тэрийг бол би сайн мэдчихээн. Яа тэр нодлон чинь 85 жил нь болж байсан. Тэгээ энэ жил бол 86 жил. За бид нар бол Москвад очиж 86 жилийн ойг ингээд ер нь үзнэ гэсэн тийм бодолтой байгаа. За ер нь хаасайгүй бас ийм бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Байшингийнхаа гадна талын тэрийг янзалж байгаа юм байна.
За тэгээ энэ хотын тухайд ярих юм бол зүүн Сибирийн одоо нийслэл хот юм байна. Би одоо Иркутскийг бол энэ Сибирийн нийслэл гэж ойлгодог байсан. Тэгсэн үгүй юм байна шүү. Красноярск хот бол одоо Сибирийн нийслэл хот юм байна. За Транссибирийн төмөр зам бас энэгээр ингээд чухал энэ занглаа энэгээр ингэж дайрч өнгөрдөг юм байна. Тийм болохоор нэг одоо эдийн засаг юуны хувьд бол бас нэлээд чухал тийм занглаа хот гэж явдаг юм байна. За тэгээ ерөнхийдөө тийм амар тайван тийм амгалан байна. Одоо бол их дулаахан байна. Бид нар Монголоос гараад наашаа явж явах ер нь өдөртөө жоох нэг 10 градус цаас илүү орохгүй. Шөндөө бол нэг хасагтлан градустай байгаадс. Энд бол сайхан шүн тэг градустай, өдөртөө 15-аас 16 градусын тийм дулаантай байна. За ер нь бол олон улсын тийм их сургуулиуд жилдээ 150 мянга гэж шүү. 150 мянгаас бараг нэмэх тийм хэмжээний одоо оюутнууд иж суралцдаг гэж байна. Их сургуулийн их олон их сургуулиуд энд байдгийн байна. За тэгээд нөгөө 10 рублийн дэвсэртээр байдаг нэг тийм юу байдаг юм. Эдгээр чинь бас нэг юм одоо хуучны барилга, хуучны юмнуудаа одоо Оросууд маань айгүйх авч үлдсэн хамгаалдаг юм байна. Тэгээд тэр 10 рубль дээр байдаг одоо тэр нэг тийм сүмшиг нэг тийм байшин байдаг юм байна. Тэгээд тэр байшин нь бол юу байсан байна? 10 рубль дээр байдаг юм байна. За тэгээд эдгээр тийм национальны парк гэдэг одоо дэлхийн соёлын өвд бүртгүүлэх гээд ингээд өгсөн байгаа маань хараахан бүртгэгдээгүй тийм парк байт юм байна. Энийг гоё тийм хад мадтай. За бид нар бол тэрийг үзэж амжихгүй бах. Тэгээд тэр юу нь бол одоо бас дэлхийн одоо өвд соёлын өвд бүртгүүлэх гээд ингээд өгсөн. Тэгээд тэгж байна. За тэгээд ерөөхдөө иймэрхүү байна. Хуурамсаа сайхан дулаахан байна. Уур амьсгалын хувьд бол ерөнхийдөө Монголтой төстэй. Тэгтээ энд бас нэг сонирхолтой зүйл байна. Юу вэ гэхээр одоо эргэн тойрон бол энэ чинь битүү тайга мод байна. Тэгээ дээрэс нь гоё инсээгээ том гол мөрний ирэг дээр байдаг мөртлөө агарын бохирдол бол нилээ их гэж шүү. Тэгээ би ингээ эргэн тойрныг харахад бол одоо ч яхад улаан орцсон байна. Авто өнөр бол юм харагдах байна. Тэгтээ нэг хүнд үйлдвэр интернетээ хөгжсөн болохоос тэр хар туулгын хальцтай агаарт бас нэлээд байдаг гэж шүү. Энэ мэдээллээр бол тэгээ ерөнхийдөө автомашины үйлдвэр бол бас нэлээд хөгжсөн байна. Усан цахилгаан станцтай байна. За тэгээд энд нэг анзаарч байгаа зүйл нь юу гэхээр ерөнхийдөө энэ нэг тийм тайван яарсан байхгүй нэг хүмүүс нэг тайван тэгээ байж байна. Их тийм дулаахан санагдаж байна. Надад бол тийм таснаас ийсэн үүдэн байхгүй. Эргэн тойрон нэг мод ихтэй болохоор ч юм уу. Хэсэг заах дулаахан байна. За тэгээ байшингийн гадна дадлын хуучныхаа барилгуудыг бол дандаа сэргээн засдаг. Ерөнхийдөө нэг одоо ч нөгөө энэ Европ ч нөгөө хөгшин Европ гэдэг байгаагийн учир нь бол бид ийж ойлгоод байдаг. Хуучныхаа нэг байшин байлгах өвдөх соёлоор авч үлддэг нураадгүй. Тийм тэгээд ер нь бол зүүн Азийн улсууд ч юм бол нэг өндөр барилгууд ихтэй, шилэн барилгууд ихтэй байдаг. Энд бол ер нь бол тийм байхгүй. Ер нь амхан барилгууд ихтэй. Тэгтээ яг бид нар бол одоо энэ хотын төвд бууцсан байгаа энэ центрт нь байрлаж байна. Өндөр байшин барилгууд бол бараг байхгүй байна. Ганц хоёрхан шилэн барилгууд харагдаж байна. Тэгээ ер нь бол зах нь харагдахгүй том байна. Энд 1.1 сая хүн амтай гэж бодоход нэлээд том тийм хот байна шүү.
Гараа зам. За энэ Европын энэ Аурланд аяллаа хүмүүс бол энэ машин байсаг хэрэгэлдэг харагддаг штеп. Volkswagen Van. Яна. За. Гоццэг. Ийм гоё. Цэцэг авлаа машинда. Энд гоё ингээд гоё оригиналны цэцгнүүд ингээд зарт юм байна. Машинда авлаа. Гоё. Киргиз гэсэн. Киргиз. Это домашний, да? Да, домашний. Тий, ингээд айгуу гоё ингээд. Юма хийчихдэг юм аа. Картошка домашний. Домашний. Все домашние. Да. Да. Такие чистые. За, иймэрхүү гоё. Байна да тэгээд. Би түрүү хятад доо гэсэж ууралж шүү. Хятад биш шүү л гэж. За. За, сая Новосибирск одоо бидэд орж ирж байна. Новосибирскийн зам дээр нэг 2 тонн тэрэг мөргөлдсөн байна. Мөргөлдсөн юм шүргэлцээ. Тэгээ ноо. Тэгээ нийцэн зогсож байгаа хоорондоо. Тэгээд ингээ 2 талд нь ийм төгжрөл өссөн. Ийм урт төгжрөл. Энэ машинууд бидний гайхсан хараа. Тэгээд энэ машинууд хийх юм аажид бол бидэд гайхшраал, даллаал, мэдчлээд байж байна. Мам. Новосибирск орлоо. За, Новосибирскээс цааш Москва хүртэл 3400 км байна да. Дахиад 5 хоног явах л да. Тэгээд 6-7 ингээд ялтын баяр болноо. Бинаар ингэж авах гэдэг. За, энэ төгжрөл бол ерөөсөө дуусах юм шиг байна те. Энэ хүүхэд орж болох юм уу? Энэ хүүхдийгээд одоо урд суун мөн гэдэг ингээд 17 дахин. Болохгүй юу? Эндээс жоохон хараа юу. За, тэгээд Яжиг хөлөө өргөөд байл. аваа төгжрөл өсчээ. Энэ орж сууж болох юм уу? Болохгүй. Одоо цагтаа байгаа. Одоо та мод руу цагтаа орж ирж байгаа. За, энэ өстө. Нэг өдрөж өсчээ. За, өнөөдөр Новосибирск орж ирж байна да. Красноярскаас гараад Новосибирск. Уул нь бол шууд Омскурва тачих болох юм байна. Тэгээ Новосибирскээр дайрч өнөөдөр машинда үйлчлэгээд өстой.
Тэгээд үйлчлэгээ хийж яваа. За одоо үйлчлэлийн газар байна да. За Новосибирск бол ёстой төсөөлсөөс өөр газар шүү. Өөр хот байна. Head south. Continue Өндөр for 1 байшин ихтэй kilometer. байна. Красноярскийн хажууд бол өндөр барилга ихтэй, гүүрэн замууд ихтэй байна. Энэ одоо стогой хот байна. Их том хот биш үү? Манай ээжийн үеийн хүмүүс тэгээд манай өвөө эмээ гэх юм уу In 500 meters, make a U-turn. биш. Новосибирскэд хотод их сурч ирсэн гэж сонсч ирсэн. Ер нь монголчууд маань тэгээд энэ айхтар том хот гэдэг юм байна. Энэ сурч ирсэн хүмүүс бол мэддэг байх хот. Их цэвэрхэн хот шүү дээ. Шууд ногоороо явчихсан ээшээс чинь. Гандуу цастаа байсан, Красноярскгийн Иркутскийн дээр чинь жоохон цастаа гандуу байсан. Тэсэн чи ийшээрсэн чи ингээ ногоо болчих юм. Шууд зүүн рүү ороод ирсэн. In 600 meters, use the right lane to take the ramp. Head southwest. Turn right. Watch out for the car ahead. Яа энэ амар гоё ёо. Тэр цэгтээ яс амар өвдөн бэ. За энэ том мол. За тэр төв нь бол бүр тийм дарагдаж байна. Зам өстой гоё юм аа. Хотын зам. Өргөө. За бид хэдэн яваад Новосибирскийн төв төрөөд ирсэн байна. За Улаанбаатараас бол гараад нийтдээ 3400 км явж байгаад Новосибирск ирлээ. За ингээд машин маань сайхан дажгүй явж байна. Өнөөдөр машиндаа нэг тосмасны сольсон үйлчлэгээ хийлээ. Үндсэндээ 4800 км явчлаа. Тэгээд яг арай эрт солиулчих шиг боллоо зүгээр. Гэтэ яг солиулсан зүгээр ах гэж дод нэг үйлрээс гарсан мас тусдаг явж исэн болохоор би солиулъя гэж бодоод солиулчлаа. Тэгээд машин сайхан дажгүй явж байна оо. За Новосибирскийн төвд нэг юм сайхан төв талбайд нь гой парк байна гэ парк болоод төв талбайд сайхан парк ороод тэгээ бид одоо төв талбайтай танилцаад холтоо танилцаа явж байна. За анаако би засгаар боллоо гэдэг одоо бизнес нэгэд хийшиж хаюул болгоч. Дуугаа хар ичээр унж орч ирэл. За Красноярск биш Новосибирск уучлаарай. Новосибирск хотын талаар нэг жоохон мэдээлэл өгье та хэдтэй. За Новосибирск хот маань бол Оросын албаны улсын хэмжээнд бол одоо 3 толтог том хот юм байна. 1.6 сая хүнтэй метрополис хот юм байна. За Баруун Сибирийн одоо хамгийн том хот гэж явд юм байна. За төсөөлснөөс бол хамаагүй том. Тэгээд ингээд өндөр барилга ихтэй тийм хот байдгийг байна. За 1893 онд бол анх энэ Транссибирийн төмөр замыг тавьж явах үед энэ хот маань анх суурай тавьж ирсэн юм байна. Тэгээ 1904 онд бол энэ хот маань одоо Нова Яковлевск гэдэг тийм нэршилтэй байжгаад сүүлд нь Новосибирск гэдэг тэр нэршлиг авсан юм байна.
За ерөнхийдөө бол хүнд үйлдвэр, тэр дундаа металл уургийн үйлдвэр, химийн үйлдвэр, автомашины үйлдвэрүүд бол энд нэлээд байдаг. За тэгээ хамгийн гол чухал зүйл нь бол нөгөө Евразийн яг чэйжэн дээр байдаг транслогистикийн хамгийн одоо чухал зангилаа хот гэдгээр нэлээд одоо юу юм бэ? Алдартай юм байна. За тэгээд ер нь бол хотын хувьд бол маш гоё цэвэрхэн, уур амьсгалны гоё дулаахан. За 20 өвөлдөө бол нэг хас 20 градус. За шөндөө болвол нэг зундаа бол нэг нэм 25 градусаас 30 градусын хооронд байдаг гэж байна. Тэгээд одоо бол ямар ч сан нэг 29 градустай байна. Тэгээд бид нар Красноярск хотоос гараад нааша явж явах зарим хэсгээр ингээд ууландаа одоо цастаа тийм модон дундаа цастаа байсан. Тэгээд зарим газар бид нар ингээд хоногоо шөндөө хас 7 градустай хонж байсан. Тэгсэн Красноярскаас наашаа яваад ирсэн чинь одоо шөндөө нэмэх градустай болоод энд ирсэн чинь бүр одоо өдөртөө нэмэх 30 градус очлаа. Өнөөдөр бол 29-с 30 градус байлаа нийлээ халуун. За хүмүүс бол ингээд бодолтой ингээд явж байна. За тэгээд Новосибирскийн хувьд бол одоо Сибирийн хотууд дотроо тийм метротой хот гэдээрээ их онцлогтой байна. Ингээ метротой хот гэж шүү. Тэгээ манайхан бол Новосибирск хотод бол нэлээд сурдаг. Бас ажиж амьдарч байсан хүмүүс нь мэдэх бах. Тэгээд 1.6 сая хүнтэй метрополис хот гэж байна. Орсын улбооноос хэмжээнд бол гуравт ордог. Тийм сайхан том хот юм байна. Бид нар бол одоо яг Новосибирск хотын төв талбайд нэрчсэн. Яг бичлэг хийгээд байж байна. За хотын хувьд бол өстой үнэхээр цэвэрхэн. За тэгээ ер нь нэг Европын юунд ирсэн юм шиг л одоо санагдаж штэ. Ер нь бол тийм өндөр хүмүүс ихтэй юм байна. За тэгэл ер нь яг л нэг тийм өндөр барилгууд ихтэй, тэгснэ хуучны бас байшин барилгууд ихтэй. За хотын хувьд бол маш гоё цэвэрхэн юм байна. Байн угаасаа. Ингээд цэвэрхэн. Одоо юу ч хийх вэ? Видите, просто показал. Мне сам прочитали. Закон числается, это не считается, это не считается. Верно, неверно, не тихо и печально. Это неверно, ты моя печально.
навсегда жалость, дождь нет на фоне фотоальбома. Не хватило тысячу раз, я слишком люблю. И в каждой моей мысли ты вирус. Я снова буду ждать тебя дома. Бессмысленным поиске глаз. Спасибо. Что еще пойду? Что придумал? Слава бесконечно больше. Kuba, obo. Юу гэж байгаа юм нөхөө? Дагуу онж байгаа мó? За хөө маань ингээд ондод байгаа. Отключу все телефоны, я смотрю лишь на тебя, как и все наши рояли. Мы с тобой будто самый лучший сон. Я не верю, что со мной, да, ты случилось. Мы с тобой, но прощаться с головой. Я не верю, что со мной можешь ты случиться. Я хочу тебя на всю, помоги мне такого. Очень милая киска, пацанов вокруг кидает стол. Она охотится, словно дикая птица. Если в комнате станет темно, ты хочешь своей грязи, пока ты убийца. Но она сама закинет шоу. Пока еще не готовы. Я прекрасно все понимаю. За, Новосибирскийн шин. Энэ арайгаа болсон шиг байгаас. За, миний миг хамтдсан байна. За, битэд яваад Омск хотод ороод ирсэн гэж байна. Улаанбаатар хотоос гараад 4200 км явсан байна.
Тэгээ 4200 км-ийн Домск хотод ирсэн байна. За эндээс Москва хүртэл одоо 2200 км орчим байна. Дараагийн хот бол Ектенбург гэх хот байгаа. Эндээс гараад явхад Ектенбург 1030 км Омскоос. За тэгээд Омск хотын талаар нэг жоохон тавчин мэдээлэл өгчөө. За Омск хот нь өөрөө бол Оросын албаны улсын хэмжээнд бол нэг 7-8-д орж байгаа юм байна. Хэмжээнийхээ хувьд. За Сибирийн 2 дахь том хот, Баруун Сибирийн ерөнхийдөө Новосибирск Красноярск хотын дараа ордог тийм хот байгаа байна. За хотын ерөөсөө тулгуур хөгжлийн үндсэн цэг нь бол 5 үндсэн одоо юм дээрийн хот маань хөгжиж явд юм байна. Хамгийн одоо нэгдүгээрт нь бол Газпром гэдэг нефтийн том үйлдвэр энэ хотод байдаг юм байна. За хоёрт нь бол нөгөө зэвсгийн үйлдвэр буюу одоо танкны үйлдвэр энэ хотод байдаг юм байна. Энэ хотод орж ирээд битээр ингээд нөгөө танк ачсан машинууд яваад харна гайхаад сая бас вагон дээр ингээд байлдааны машин танкууд ачсан явж байгаа юм. Бас гайхаад байлаа энэ ч одоо юу юм болоо гэдгсэн чинь зэвсгийн үйлдвэр нь энд байдаг юм байна. Хоёр дахь том. За дараа нь гурав дахь том хөгжлийн одоо үндсэн юм бол химийн үйлдвэр, хугацрын үйлдвэр энд байдаг юм байна. За тэгээд дөрөвт нь бол хөдөө аж ахуй. Новосибирскээс нааш ингээд Омск хүрэх замд бол замын хоёр хажуу талаар ингээд битүү уран шийгээд модны завсруудаар уран шийгээд хийцэн байсан. Тэгээд би бас бодож ирсэн мохрын тариан талбай тариалан хийд юм байна гэсэн. Яалч явахгүй одоо хөдөө аж ахуй бол эндний үндсэн одоо толгуур цэг нэг. За хамгийн сүүлд нь бол тээвэр логистик буюу одоо Транс Сибирийн төмөр замын бас нэг том занглаа энд байдаг юм байна. За тэгээд дээрэс нь логистик буюу тээвэр логистик Евразийн одоо яг зааг дээр байдаг учраас бас одоо тээвэр логистикийн чухал цэг юм байна. Тэгээд Омск хотын хөгжил маань ерөөсөө үндсийн 5 толгуур цэг дээр хөгждөг. Хөгжөөд явдаг юм байна. За тэгээд Гуамын хувьд бол 1.1 сая Гуамтай. За Ириц Ом гэдэг юм 2 том мөрөн. Одоо бид нар энэ Ириц гэдэг мөрөнгийнх нь эргээр явж байна. За энэ одоо ингээл яг л одоо Европ шиг ингээд гүүж ин л та хүмүүс ундаг дугуугаа унж байна. Ингээд гүүж ин. Одоо бид нар бол яг энэ Омск хотын ингээд төв рүү орж явна. За тэгээд Омск хот маань бол цагуурын хувьд бол эрсдээ суур амьсгалтай. Ерөнхийдөө манай Монголтой адилхан өвөлдөө бүйтэн 30 градус, хас 30 градус орчим. Зундаа бол мөн адил дулаахан. Тэгээ хуурайс одоо ширүү уур амьсгалтай юмд бүс нутагт ордог юм байна. За ерөнхийдөө товчхондоо бол Омск хотын талаар танилцуулгад юм байна. За шинжлэх ухаан бол бас нэлээд хөгжсөн гэж байна. Шинжлэх ухааны одоо том сургуулиуд бол бас энд их байдаг гэж ярьж байна. За мөн адил одоо Оросын хотуудын нэг юм жишг байгаад байгаа. Бид нар одоо Красноярск, Новосибирск гэдэг одоо энэ Сибирийн том хотуудаар дайраад явж байгаа. Энэ юу гэлж байгаагаар хотныг цэвэрх юм байна. Маш сайхан цэвэрх одоо бас л адилхан тийм ингээд хог байхгүй сайхан эмх цэгцтэй ингээд байж байна. За одоо ингээд энэ хараа хүмүүс нь ингээд энэ дээрээ дуугаа унаал замын хажууд байгаа ингээд дуугаа унаал гүүхэн гүүгээл ингээд явж байна да. Ерөнхийдөө товчхондоо бол Омск хотын талаар танилцуулгад юм байна. За эндээсээ бид нар одоо Ектенбург гэдэг хот руу явна. Ектенбург маань бол нэг 1030 км байгаа. За Ектенбургээс цаашаага Казан гэдэг хот байгаа. За тэгээд Москва гарна. Мэдгүй би бас буруу хэлж байгаа шүү дээ. Чиний зөвч юм би мэдгүй шүү дээ. Евро почему? Евро Watch out for the car ahead. Миний камера ногооноор ажиллаж байна уу? За бид нэр Омск хотын төвд нь хүүхдээ нэг гутал авахгүй явж байна да. Хүмүүс маань өглөө гуталтайгаа яваад идэг. Одоо энэ дулаан газар ирсэн чи одоо. Тэгээд энэ эдгээрч нөгөө детский мэр гэдэг хүүхдийн дэлгүүр байдаг шүү дээ тий. За энэ тийшээ орж хүүхдээ гутлаа бодох юм.
Тэгээ нэ уус үндэсний ондооч гэдэг гоё юм тий. Энд дэр ингээд англи нэр байхгүй дандаа орсоор байгааз. Аяг нь орсороо. Тэгээ орс нэртэй. Тэ. Дээшээ ингээд айгуу гоё. Ингээд энэ нөгөө одоо энэ юу гэвэл энэ ногоон байгаад юм ч тий. Ногоон байгаад юм чи айгуу гоё шийдэн. Машиныхаа зогсоолыг гоё шийдээд өгчихээ. Ондог дууны зогсоол. Энэ орсууч нөгөө боксер хичээд дэвшгэнэ тий. Дэлгүүр болгоны гадаа нэг юм бас Новосибирскээс байсан шүү дээ. Ингээд юм боксын юмнууд бас стресс айлт юм нүддэг юмнууд. Тий. Тий. Заарэ хэлээ. Тэгээ энэгээ бол ямар ч бид нар сайхан гоё болог дээр тавина. Тий. За. Нүдний шил. Бойдон. Өнөртэй ус шүү дээ. Парфум тий. Гоё нэртэй. Тий байж та парфум. За бид чинь ч одоо өнөртөө ус авцсан тийм ээ. Энэ Додо пицца гэдэг энэ Додо пицца чинь сүлжээ юм биш гэлээ тий. Одоо Монголд байдаг ш тий. Тий Додо пицца гэдэг энд хот болгонд байх юм тий. За дийц кемер ороо хэдүүлээ явъя. Дараа нэг жоохон хүс авнаа. Машир. За энэ хүүхдээ хувцас дэлгүүр шүү. Ийш ороо энд. Готол байна уу? Энэ өштэй харнаашрал та чи. Чи ер нь чиний стилийн юм байгаа юм шүү. Здравствуйте. Энд нэг сайхан хүнтэй гоё мэдлэн те. Хүнтэй гоё мэдлэх. Өглөөр гоё мэдлэн. Здравствуйте. За эндээс гоё пүүц те. Энэ одоо Оростой үйлдвэрлэсэн лого хаад Оросын байдаг шүү дээ хөвчлэн те. Сэтг материалтай энэ гоё юм шиг минийх үү? Аваа би алхдаг гутлаа авахгүй. Гүйдэг гутлаа авна. За. Тэр гүйдэг гутлаа доош нь цагаан. Сейчас подожди, я говорю по-русски чуть-чуть. Извини. Чуть-чуть гүйдэг. Я вообще говорю каждый день. За. Заавч аль зүгээр юм нөхөд. Энэ гоё ах те. Иймэрхүү байх уу? Эсвэл миний хүүд гоё угалдаг байл гоё юм шүү. За. За энэ шөнийн дүмийн Тэм бүр үлээ явчих. Янц юм аа. Саваш маш. In 500 meters, slide right onto the ramp.